манай энэ засгийн газрын сайд нар гинт өнөөдөр өглөөс ирсэн юм шиг л ингэсэн байна, тэгсэн байна. Ийм болч, тийм болчиж. Ингээд энэ буруу үйцэн нь одоо заснаа гэх юм. Гэхдээ та нар сүүлийн 10 жил бүгдээрээ сайд хийсэн шүү. Улсын хурлын гишүүн гэдэг бол та нарын хамгийн бага албан шалгахгүй да. Одоо ингээд сайд нар одоо улсын хурлын чуулганы уралдаанд таалаар оролцдог болсон. Ерөнхийлөгч хэдэн сайд нь тоолтоо ерөнхий сайдаа. Засгийн газрын сайд нар улсын хурл таалаар ордгүй. Заавал байх ёстой. Бүгд ингээд таалаар ордог болсон. Энэ сайд нартай харилцах тооцдог юм. Нэг өнөөдөр төр дотоодын нийт бүтээгдэхүүнүүд 74%-ийг үйлдвэрлэж байгаа. Энэ юу гэхээр засгийн газар улам данхаагаад, төрөнд данхаагаад чөлөөт эдийн засаг байхгүй болоод хувийн эзлэн орон зай байхгүй болж байна гэсэн үг. Энэ тоо эргэжил 77% орно. Тэгээд төрчин улам ингээл данхаагаад байна. Боловсруулах салбар болон үйлдвэрлэлийн салбарчин эдийн засгийн уналтанд унтсан. Бид нар хэдэн зис нүүрс алт зарснараа эдийн засгийн өсөлт ингээ яриад байгаа юм. Яг бодтоор бол хамгийн их ажлын байр шингээдэг, хамгийн их ажлын хүчин шингээдэг, хамгийн их татвар төлдөг жижиг дунд үйлдвэрлэлийн тэр 90 мянган аж ахуй нэгж чинь хасагдаад байна шүү дээ. Үүн дээр ямар бодлого вэ? За тэгээ нөгөө талаас ингээд бизнесийн эрхчлөө ярина, их гоё ярина. Нөгөө талаас үйлдэл нь хоолыг нь боогод байдаг. Одоо засгийн газраас өргөн барьсан төрийн бол орон нутгийн хүч компани үүсгэн байгуулалт үндэслэхэд заалт баг шүү дээ. Нийтийн зорилттой дэд бүтцээр нийтийн үйлчлэгийн салбарт үйл ажиллагаа явуулнаа. Тодорхой салбар зүй ёсны монополыг үйл ажиллагаа явуулнаа. Үндэсний эдийн засгийн ажлын хангах зөвлөгөө стратегийн аж холбогдол бүхий зайлшгүй үйлчлэгээ явуулна гэдэг. Дэлхийн дахины нөхцөл байдал өөрчлөгдвөл та нар стратегийн нөхцөл байдал юу гэж ойлгох юм? Энэ өөрчлөгдөн шүү дээ. Тэгвэл өөрчлөж болд юм уу? Нэг төр улам данхаагаал байна. Би өмнөх 7 хоногт ерөнхий сайдаас асуугаад хариулаагүй. 100 аж ахуй нэгжийн чинь төрийн өмч 100 аж ахуй нэгж орон нутгийн 420 аж ахуй нэгж байгаагийн чинь 32-ын засгийн газар хэлэх газар авсан. 28-ын эрчим хүчний яам авсан. Сангийн яам дээр 6, зам төрийн яам дээр 5. Тэгвэл төрийн өмч оргоор яах гэдэг юм? Та нар татан болгочих. Сайд нар энэний төлөө алсаж байгаа шүү дээ. Төрийн өмчит компаниудаар хин хинийгээ томилох уу, хин хинийгээ явуулах уу гэдэг ийм явж байгаа шүү дээ. Энэ талтай гоё юм байна, нөгөө талтай та нар яг эсрэг үйлдэл хийж шүү дээ. Яг бодтойгоор. За нийслэл одоо хэдэн төрийн өмчит компанид байгаа бүүн мэд. Нөгөө талаас өнгөрсөн 7 хоног төр данхаагаад байна гэсэн. Ерөнхий сайд жишээ нь 22 сайдтай. 13 зөвлөгтэй. Жишээ нь эдийн засгийн сайд энэ хоёр эдийн засгийн зөвлөх нь хий мэдэхгүй. Тэр хоёрын санал зүйрлэл яах вэ? Угтаа бол засгийн газрын 22 сайд чинь ерөнхий сайдын тухайн салбарыг зөвлөх байхгүй да. Зөвлөхний. Тухайн салбарыг зөвлөх байхгүй. Хүн сүдэн аж ахуйн сайд бол хүн сүдэн аж ахуйн салбарыг зөвлөхний. Эдийн засгийн сайд бол тухайн салбарыг зөвлөхний. Батлан амлахын сайд бол тухайн салбарыг зөвлөхний. Яагаад давхардуулж юм бүтц бий болгоод байгаа юм? Зөвхөн засгийн газрыг тойроход 70-80 даргуу шүү дээ. Яаж ажил явуулд юм бүү мэд. Одоо чинь нэг салбарын зөвлөх нь нөгөө салбарынхаа сайттай санал зүйрлэл яад вэ? Төрд ийм бүтц хэрэггүй шүү дээ. Ерөнхийдөө 22 сайд дээр нэг нь 13 зөвлөхөр яах гэдэг юм? Төрийн данхаасаа бүцгэж ийн шүү дээ. Тэгэл бид нар яг ингээд алт зис нүүрс зарсан орлогоороо төрийн бүцээ дангаалгасаар байгаад эдийн засгийн орон